Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэг маш харамсалтай иргэн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Ramsay Scrivon 1981 онд Daniel Scrivon болон Donna Scrivon нарын хүү болон мэндэлсэн. Тэрээр дээрээ нэг ахтай Ramsay-ийн аав ээж хоёр анх хорих газарт танилцж исэн байлээ. Donna Danielтэй танилцах үедээ хорих газарт ажиллаж исэн бол харин Даниэл галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн гэх хэрэгээр тухайн үед 3 жилийн хорих ял аваад хорих газарт хоригдчихсэн. Дона Даниэл хоёр хорих газар танилцсан нэгэндээ татагдсанаар Даниэлийг шоронгоос суллагдах үед тэд хурмаа эзэхийн дараа нь Рамсейн ах Джеймсийг төрүүлсэн. Джеймсийг төрсний дараа Даниэл Дона хоёр гэр бүлээрээ Texas-аас Michigan руу нүүн Michigan-д суурьшин амьдрах болсон. Мишигэнд нүүж ирснийхэн дараа Даниэл өөрийн гэсэн барилгын будаг хийдэг бизнесийг эхлүүлсэн ба энэхүү бизнес нь амжилттай хөлөө олж удалгүй Доноч дахин бие давхар болсноор Даниэл Доно хоёр Рамсейг үлгийд авсан. Рамсейг сургуульд орох хүртэл нь гэртээ хүүхдүүдэд харж ирсэн Доно Рамсейг сургуульд явж эхлэх үед совилогч болохоор шийдэн совилогчийн мэргэжил эзэмшгээр сургуульд орсон байдаг. Ингээд Ramsay ч том болж ахлах сургуулаа төгсөн Wayne State University-д дэлсэн орж 1999 онд сургуулаа амжилттай төгссөн. Доногийн хувьд тэрээр 2 хүүдээ тэр тусмаа 2 хүүгийнхээ боловсролд маш их анхаарал хандуулдаг. James Ramsay хоёрыг маш өндөр боловсролтой, амжилттай, карьертэй хүмүүс болцгоогоосоо гэж үнэн сэтгэлээсээ хүсч мөрөөддөг. Цаашлаад тэднийг амжилттай байлгахын тулд чадах бүхнээ хийдэг нэгэн. Рамсей их сургуулаа санхүүгийн чиглэлээр сурч төгсөөд нэгэн санхүүгийн компанид ажилд орсон боловч дарагтайгаа муудалцаад ажлаасаа гарчихсан. Үүнийхээ дараа нэгэн даатгалын компанид орсон боловч мөн л удалгүй ажлаасаа гарчихдаг. Энэ мэтээр Рамсей хэд хэдэн ажил сольж нэг л арга олохгүй явсаар аавынхаа будгийн компанид ажиллах болсон. Рамсей аавтайгаа хамт аавынхаа компанид ажиллах болсон нь түүнд өөрт нь маш ихээр таалагдчихсэн бол харин ээж Донод нь энэ ногт таалагдаагүй. Ингээд бүх зүйлс хэвийн үргэлжилсээр Рамсей ч аавынхаа компанид ажилласаар 29 нас хүрсэн. 29 нас хүрсэн жилээр Рамсей нэгэн орой найзуудынхаа хамтаар гадагш гарч цагийг хөвгөлтөө өнгөрөөхөөр болцоосон ба бүгдээрээ нэлийн ууцгааж согтцгоосон. Тухайн өдөр найзуудтайгаа гараад нэлийн согтсон байсан Рамсей санамсаргүй байдлаар бүдэрч унахдаа толгоогоороо цементний үзүүр мөргснөөр толгойдоо гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт хүргэгдсэн Рамсей хэдэн өдрийн турш эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн бөгөөд энэ үеэс эхлэн эргэн тойрных нь хүмүүс түүнийг өмнөхөөсөө шал ондоо ааш авиртай болсон гэдгийг нь баг багаар анзаарч эхэлсэн байдаг. За багын л нөхөрсөг тайван дөлгөөхөн зантай байсан Рамсей гэмтлийнхээ дараа огцом ууртай болж хүмүүстэй муудалцаж сөргөөцөлдөх нь ихсэж ууралахаараа гартаа таарлцсан зүйлээ хан руу авч идэх гэх мэт өөрөөс нь хизээж гарч байгаагүй үйлдэлүүдийг хийж эхлэх болсон байдаг. Гэхдээ Рамсейн эргэн тойрных нь хүмүүс Рамсейн зан ааш гинэт өөрчлөгдсөнийг нэг их хүн дээр хүлээж аваагүй. Учир нь толгойдоо бэртэл авч түргэн ууртай болсныг тооцвол Рамсейн амьдрал энгийн л үргэлжилжсэн. Толгойдоо бэртэл авсныхаа дараахан Рамсей аавынхаа компанид ажиллаж цуглуулсан мөнгөөрөө байр худалдаж аван аав ээжээсээ холгүйхэн тусдаа амьдрах болсон. За 2013 онд Рамсейн гэр бүлд нэгэн харамсалтай зүйл тохиолдсон байдаг. 20 настайгаас хойш илэгний С вирустэй хэмээн онцлогдож, жил бүр тогтмол шинжилгээнд хамрагддаг байсан Рамсейн аав Даниэл гинэт биеийн мудан эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт ирснээс хойш 12 хоногийн турш хэвтэн эмчлүүлсэн Даниэл эмнэлгээсээ гарч Доно нөхөр Даниэлийгаа гэрээрээ асар цувлах болсон. Өмнө нь хэлсэнчлэн Доно совилогчийн мэргэжлэр суралцаж, мэргэжлэрээ нэлээд олон жил ажилласан тул түүнд Даниэлийн эмийг цагт нь уулгах, тусал тариаг нь хийх гэх мэтээр нөхрөө гэртээ асрах нь илүү амар байсан гэж хэлж болно. Гэвч харамсалтай нэмэлгээс гарч гэртээ ирээд удаагүй байх үедээ Даниэл таалал төгссөн. Даниэлийг нас барсны дараа түргэн тусламжийнхан болон цагдаагийн ажилтнууд Даниэлийн гэртээ ирж түүний цогцсонд үзлэг хийсэн ба өвчнөөсөө болж зууртаар нас барсан хэмээн үзсэн. Гэхдээ нэг хачирхалтай зүйл нь гэвэл Даниэлд эмчийн бичигтэйгээр олгосон морфин гэх хүчтэй мансуурал үйлчилгээтэй өвчин намдах бодис дуусах ёстой байсан хугацаанаасаа хамаагүй эрт дуусчихсан байгааг Даниэлийн өвчний төвхтэй танилцсан түргэний эмчнэр анзаарсан. Ингээд түргэн тусламжийнхан Доногоос яагаад Даниэлд эмнэлгээс өгсөн морфин ийм хурдан хугацаанд дуусчихсан байгааг асуухад Доно түргэний эмчнэрт
Манай хүү Рамсей осолд орж толгойдоо гэмтэл авснаасаа хойш сэтгцийн өөрчлөлттэй болчихсон юм аа. Рамсей л энд байсан морфиныг хулгайлж авсан юм шиг байна. Түүнээс гарцаагүй хэмээн хэлсэн байдаг. Мэдээж Донагийн энэхүү яриаг сонссон түргэний эмчнэр болон цагдаагийн ажилтнууд Рамсейтэй уулзан аавынхаа морфиныг хулгайлж авсан эсхийг нь асуун байцааж эхэлсэн. Учир нь морфин гэх энэхүү масууруулах үйлчилгээтэй бодис нь хууль бус зөвхөн эмчийн бичигтэйгээр маш бага хэмжээгээр олгогддог. Ингээд цагдаагийн ажилтнууд өөрөөс нь алга болсон морфины талаар асууж эхлэхэд ээж нь өөрийг нь морфин хулгайлсан хэрэгээр сэжиглэж байгааг мэдсэн Рамсей маш ихээр ууралж Дона руу дайрч Дона Рамсей хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Тухайн үед Дона Рамсейг сэтгцийн өвчтөй чамаас өөрийн морфин хулгай хийх хүн байхгүй хэмээн хүүрүүгээ дайрч исэн бол Рамсей харин ээжигээ та л миний аавыг алсан, та түнд морфиныг нь хэтрүүлээ тарьчихсан биз дээ. Би юу хийснийг чинь мэдэж байна шүү гэх мэтээр ээж хүү хоёрын дунд ширүү маргаан эхэлсэн байдаг. Ингээд цагдаагийн ажилтнууд Рамсейг албатан хүчээр масууруулах бодисны шинжилгээ өгүүлж шинжилгээний хариугаар Рамсейн биенээс ямар ч морфин илрээгүй ба тэрхүү морфин хаашаа орсон нь мэдэгдэхгүй энэ хэрэг ингээд намжсан. За Рамсейг эмнэлэгт масууруулах бодисны шинжилгээ өгч явах үеэр түүнийг сэтгцийн эмч нартай мөн уулзуулж онцлуулсан. Гэтэл Рамсейг депресс болон өөр хэд хэдэн сэтгцийн эмгэгтэй цаашлаад шизофрентэй байж магадгүй гэсэн эмнэлгийн албан ёсны дүгнэлт гарсан. За энэхүү дүгнэлтэн дээр нь тулгуурлан Дона шүүх рүү өргөдөл бичиж Рамсейг асарч хамгаалах эрхийг өөр дээрээ аван түүнийг дэрэгдээ байлгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Рамсей хэд хэдэн удаа амиа хорлохоор завдсан ганцаараа амьдрахад хэтэрхий аюултай өөртөө болон бусдад хохирол учруулж болцсошгүй тул өөрийн асрамжиндаа байлгамаар байгаа талаараа тэрхүү өргөдөлтөө дурдсан байдаг. За ингээд шүүхээс Рамсейг өөртөө болон бусдад хохирол учруулж магадгүй гэсэн үндслэлээр түр хугацаанд Донотой хамт амьдруулах болсон. Мэдээж Рамсейд энэ бүхэн нь огт таалагдаагүй. 30 нас хүртлээр аав ээжтэйгээ хамт амьдраад арай гэж өөрийн гэсэн орон гэртээ болоод тусдаа гартал аав нь нас бараад харин ээж нь өвчний түүхийг нь барьж эмнэлэг шүүх цагдаагаар явсаар байгаад шүүхээс албатан хүчээр өөртөө хамт амьдруулах шийдвэрийг гаргуулсанд Рамсей маш ихээр бухимдсан. Гэсэн ч түүнд өөр сонголт байгаагүй гэртээ буцаж нүүж ирээд ээжтэйгээ хамт амьдрах болсон байдаг. За 2013 оны 7 дугаар сарын 31-нд Шурхан албаны 911 утсанд Доногоос гэрт нь гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Шурхан албаныхан Доногийн гэрт ирэх үед Доно гэрээсээ гараад ирчихсэн гэрийнхэн гадаа тэднийг хүлээгээд уйлаа зогсчихсан ба Рамсей одоо хүртэл зойронд байгаа Доно түүнийг гаргаж ирж чадаагүй хэмээн Шурхан албаныханд хэлсэн. Шурхан албаныхан ч Доногийн гэрлөө орж зойрноос нь Рамсейг амжилттай гаргаж ирж чадсан ба Шурхан албаныхан Рамсейгээс хэд хэдэн асуулт асуухаар оролцсон боловч тэрээр ярьж чадахгүй, ярьсан ч ярьж байгаа зүйлс нь ойлгохдохгүй байдалтай байсан. Харин Дона Рамсейн энэхүү байдлыг эмчийн зааврын дагуу хэрэгэлдэг Xanax гэх масууруулах бодисныхоо үйлчилгээнээс болоод ийм байдалтай байгаа хэмээн тайлбарласан байдаг. За Дона Рамсей хоёрын амьдардаг гэр юучгүй болтлоо шатаж дахин тэндээ амьдрах боломжгүй болсон тул Дона Рамсей хоёр Рамсейн байр руу нүүн орцгоосон. Бас нэг зүйлийг дуртай хэлэхэд Доногийн гэрт яагаад гал гарсан учир нь бол тогтоогдоогүй. Ямартайч гал зойрын давхраас эхэлж гарсан гэдэг нь бол тодорхой болсон. Гэхдээ тодорхой шалтгаан нь бол тогтоогдоогүй. За Рамсейн байранд амьдардаг хөршүүдийнх нь хэлж байгаагаар бол Доно Рамсей хоёр байсгийн хоорондоо муудалцдаг. Рамсей найзуудтай ээж нь хэрхэн өөрийг нь яг л жоохон хүчийг хандаж байгаа талаар ярьдаг байсан бол харин Доно том хүүрүүгээ залхан Рамсей үгэнд нь орохгүй байгаа талаар байнгын гомдолдог байсан. Харин энэ болгонд нь Рамсейн ах Джеймс ээжтэй хандан нас биеийн төрсэн хүнийг зүгээр орхичихож болдоггүй мүү? Тэр ганцаараа байхдаа ч ямар ч асуудалгүй зүгээр л амьдраад байдаг штэ. Таныг яагаад Рамсейтэй байнга зууралдаад байдгийг ойлгохгүй байна. Одоо том болсон хүнийг зүгээр дураар нь амьдруулалтаа хэмээн хэлдэг байсан боловч Доно Джеймсийн энэхүү яриаг нь сонсхийг ч хүсдэггүй байсан. За 2014 оны 1-р сарын 27-нд Доно цагдаагийн газарт ирэн өөрийнх нь хүү 32 настай Рамсей 2 хоногийн өмнө гадаа алхаж агаад буцаад ороод ирэй гэж ээжтэй хэлж гэрээсээ гараад гэртээ огт буцаж ирэлгүй ор сураггүй алга болсон талаар цагдаагийн хэлтэст мэдээлсэн. Эхэндээ бол Доногийн санаанд хийн ч их зовоогүй
Рамсейг найзуудтайгаа уулзаад ч юм уу эсвэл найзындаа очиод ч юм уу ямар нэг энгийн шалтгаанаар гэртээ ирэхгүй байна хэмээн бодсон боловч цаг хугацаа явсаар маргааш өдөр нь болж бүр 2 өдөр өнгөрсөн ч Рамсей гэртээ буцаж ирээгүй. Яг энэ үед эд өвлийн хүүтэн буюу 1-р сар болж исэн тул унтлахын өмнө нэмхэн хүрэмтэйгээ гараад явсан хүүдээ Доногийн санаан зовж эхлэн цагдаагийн газарт ирсэн нь энэ байсан. Цагдаагийн ажилтнууд хамгийн эхлээд Рамсейг утасных нь байршлаар хаана байгаа гэдгийг тогтоохоор оролцсон боловч утас нь унтраастай байсан тул ямар нэгэн сэжүүр огт олдоогүй. Ингээд цагдаагийн ажилтнууд Рамсейн хуршүүд болон найзуудтай нь уулзан Рамсейг хизээ хамгийн сүүлд харсныг нь асууж тодруулан цаашлаад хаашаа явсан гэдгийг нь мэдэх хүн байгаа эсхийг асууж сураглаж эхлэх үед Рамсейн найзууд баг бүгдээрээ шахуу мөрдөгчдөд Рамсей баг гэрээсээ зугцсан байх, ээж нь хэцүү хүн байдаг, ээжтэйгээ хамт амьдрахаас залхаад гэрээсээ явсан байлгүй хэмээн хариулсан ба Рамсейг хаашаа явсныг мэдэх нэг ч хүн байгаагүй. Доно цагдаагийн газарт ирж Рамсейг алга болсон хэмээн тэмдэглүүлснээс 2 хоногийн дараа буюу 1-р сарын 29-нд мөрдөгчид Рамсейг сүүлийн 2-7 хоногийн туршид ямар хүмүүстэй холбоо байрж утсаар ярьсан мэдээллийг нь шалгах боломжтой болсон. Рамсейг алга болсноос хойш Рамсейн хэд хэдэн найзууд болон ойр дотных нь хүмүүс түүнтэй холбоо барихаар оролдож утас руу залгасан байсан боловч хамгийн хачирхалтай нь Доно Рамсей руу огт залгаагүй байсан. Гэтэл Доно өөрөө мөрдөгчдөд хэлэхдээ Рамсейг алга болсноос хойш Рамсей руу маш олон удаа залгасан боловч утас нь огт болохгүй байгаа хэмээн өмнө нь цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө хэлчихсэн байсан. Ингээд мөрдөгчөд Донотой холбогдсон Рамсейн утсан дэрсэн дуудлагуудтай холбоотойгоор өөрөөс нь асууж тодруулах хэдэн зүйлс байгаа талаар хэлэхэд Доно буцаад холбогдъё гэж хэлчихэд тэр чигээрээ алга болчихсон. Тухайн өдөр мөрдөгчөд Доно руу дахин хэд хэдэн удаа залгасан боловч Доно утсандаа огт хариулаагүй байдаг. Гэтэл дараагийн өдөр нь буюу 1-р сарын 30-нд Рамсейн гэрээс 50 майл буюу 80 км-ийн зайд байх нэгэн уулын зам дээрээс ууланд алхаж явсан хэдэн хүмүүс хэд хэдэн хар хогны уудтай зүйлсийг олсон. Тэрхүү уудтай зүйлсийг олсон хүмүүс эхлээд амьтны сэг байна гэж бодсон боловч нэг ууднаас нь хүний хүл цухаж байхыг олж харсан. Ингээд хүний биеийн хэсгүүдийг олсон аялагчид тэр дорн шуурхай албаны 911 рүү залхан дуудлага өгсөн ба цагдаагийн ажилтнуудыг дуудлагын дагуу тэрхүү уулын замын ойролцоо ирэх үед хэд хэдэн хар уудтай зүйлс аялагчид олсон байсан. Эхний уудыг нээгээд үзэх үед дотроос нь зүүн хөл, баруун гар, зүүн гуйны хэсгүүд олдсон бол харин дараагийн ууднаас нь 2 хуваагдсан нуруу болон зүүн гарны тохоо хэсэг гэх мэт мөчилсөн цогцсыг 6 ууданд хуваан хийсэн байсан нь олдсон. Гэхдээ энэхүү ууднууд нь нэг дор бол байгаагүй. Тухайн өдөр гадаа маш их салхитай хүйтэн байсан тул зарим уудных нь аман задраад дотор байсан биеийн хэсгүүд цуваад гарчихсан. Харин зарим ууд нь бусад ууднаасаа нэлийн хол зайтай олдсон байдаг. Энэхүү 6 ширхэг хогийн ууданд хийн хайсан хүний биеийн хэсгүүдээс гадна мөрдөгчд өөр 2 уудыг муу олсон. Энэхүү 2 уудны нэгнээс нь 5 ширхэг цахилгаан хөрөө, 9 ширхэг шүдэнц олдсон бол харин нөгөө ууднаас нь эмэгтэй хүний цамц, дасгалын өмд, бээли, оймс гэх мэт зүйлс олдсон. Энэхүү аимшигтай зүйлсийг олсныхаа дараа бол мөрдөгчд нэг хүний мөчлөөд хайсан цогцыг олсон уу, аль эсвэл өөр хэд хэдэн хүний биеийн хэсгүүдийг олсон уу гэдэгтээ эргэлзэжсэн. Тиймээс мөрдөгчд биеийн бүх хэсгүүдийг цуглуулan шүүх хэмнэлийн задлан шинжилгээний хэсэгт авч ирэн биеийн хэсгүүдийг нэгтгэн шинжилгээ хийж үзэхэд энэхүү биеийн хэсгүүд нь нэг хүний 12 хэсэг болгон хуваагдсан цогцос гэдэг нь тодорхой болсон. Цаашлаад энэхүү цогцос нь 32 настай Рамсей Скривогийн цогцос гэдэг нь ч мөн тогтогдсон. Задлан шинжилгээний эмчнэр Рамсейн бие шинжилгээ хийж үзээд түүний биенээс хэд хэдэн мансууруулах бодисыг олж илрүүлсэн байдаг. Энэхүү бодиснууд нь бүгдээрээ түүний эмчийн заавраар удаг тайвшруулах үйлчилгээтэй бодиснууд байсан. Эндээс нэг хачирхалтай зүйл нь гэвэл түүний биенээс Xanax гэх бодис маш их хэмжээгээр илэрсэн ба энэхүү бодисны тунг нь хэтрүүлж хэрэглэх ёстой байсан тунгаас нь хамаагүй их хэмжээгээр хэрэгэлсэн байсан нь харагдчихсэн. Гэхдээ Рамсейн үхлийн шалтгаан нь бол мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс биш, харин хоолоогоо болгож амьсгал дутагдсанаас болж нас барсан хэмээн тогтоогдсон. Тэгэхээр хэн нэгэн Рамсейд өөрийнх нь эмчийн заавраар хэрэгэлдэг Xanax гэх бодисыг тунг нь хэтрүүлж өгөөд дараа нь хоолойг нь бон, амь насыг нь хөнөөсөн гэсэн үг.
Мэдээж мансууруулах бодис хэтрүүлэн хэрэгэлсэн хүн өөрийгөө хамгаалах, аль эсвэл ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болно. Цаашлаад Рамсейн толгой, хүзүү, мөр, гэдэс, нуруу гэх мэт биеийн хэсгүүд дээрээс амьсгал хураахаас өмнө хэрцгийгээр зодуулсан уул мөрүүдийг мөн олсон. Тэгэхээр Рамсейг мансууруулсныхаа дараа гэмт хэрэгтэн түүний амь насыг хөнөөхөөс өмнө удаан хугацааны туршид түүнийг зодонд хамлсан байсан гэдг нь үүгээр мөн ил болж байгаа. За мөрдөгчд мэдээж Донатай холбоо барин хүүгийнхэн цогцыг уулын замаас олсон талаараа түүнд дуулгасан. Дона ч энэхүү аимшигтай мэдээг сонсоод шоконд орж мэдээ үзэж байхдаа зурагтаар гарч байгаа шуурхай мэдээг хараад ягаад ч юм тэр олдсон цогцос Рамсейн цогцос юм шиг мэдрэмж төрсэн талаараа мөрдөгчдөд ярин уйлжилсан. Мөрдөгчд Донагаас Рамсей тэр уулын замын ойролцоо хэн нэгнийг таньдаг, тийшээ очих ямар нэг учир шалтгаан байсан эсхийг нь асуухад Дона тэр уулын замын ойролцоо Рамсейд таних хүн огт байхгүй. Надад ч таних хүн байхгүй. Яагаад тэндээс олдсон гэдг нь ч маш сонин санагдаж байна. Бид хоёрын хин нь тэр уулын зам руу бараг очиж байгаагүй хэмээн хэлсэн байдаг. За гэвч үнэндээ яг энэ үед мөрдлөгийн үйл ажиллагаа аль хэдийн эхэлчихсэн байсан бөгөөд мөрдөгчд уулын замын ойролцоо байх шатхуун түгээгүүрийн газар болон ойр хавьд амьдардаг орчин суугчдаас мэдүүлэг аваад Донаг 1-р сарын 30-нд тэр хавьд явж байхыг нь харсан хит хитэн хүнтэй уулзаад ярилцчихсан байсан. Тэрхүү уулын замын ойролцоо шатхуун түгээгүүрийн газар ажилладаг нэгэн эрэгтэй 1-р сарын 30-нд өдрийн 2 цаг 30 минутын үед нэгэн бор шаргал үстэй эмэгтэй шатхуун түгээх газрын дэлгүүрт орж ирэн ус худалдаж авсан ба маш сандарсан айсан байдалтай харагдчихсэнийг мөрдөгчдөд хэлж өгсөн. Мөрдөгчд тэрхүү шатхуун түгээх газрын хяналтын камерын бичлэгийг нь шалгаж үзэхэд үнэхээр л өдрийн 2 цаг 30 минутын үед нэгэн эмэгтэй шатхуун түгээгүүрийн газраар үйлчлүүлсэн гэдг нь харагдчихсан ба хяналтын камерын бичлэгийн дүрсэн жаахан муу байсан тул яг баттайгаар энэ хүн Дона мөн гэд хэлэхэд хэцүү. Гэхдээ ер нь бол Донатай төстэй харагдчихсан. Цаашлаад өөр нэгэн өсвөр насны хүү тухайн өдөр нэгэн эмэгтэйг SUV машинаасаа хогны уутанд хийсэн ямар нэгэн зүйлийг гаргаад замын хажуу тал руу хаяж байхыг нь харсан бөгөөд тэрхүү эмэгтэйн зөөж явсан хогны уутнаас ямар нэгэн зүйл газарт унсан. Хүү эмэгтэйгээс мэлийн хол зайтай зогсож исэн ба тэрхүү зүйл нь үхсэн нохоо шиг харагдсан тул хүү гайхан яхаараа хэн нэгэн үхсэн нохоогоо ингээд уутанд хийгээд замын хажуу тал руу хаяж байдаг байна гэж бодцоход цаашаа явсан байдаг. Гэрчүүдийн өгсөн энэхүү мэдүүлгүүд дээр үндэслэн мөрдөгчд Доног өөрсдөд нь худлаа ярьж гин гэдгийг төвөггүйхэн олж мэдсэн. За өмнө нь хэлсэнчлэн Рамсейн цогцсноос гадна цагдаагийн ажилтнууд өөр 2 хогийн уудтай зүйлсийг олсон ба тэр 2 уудтай зүйлсийн нэгнээс нь 5 ширхэг цахилгаан хөрөө олдсон доо. Тэгвэл мөрдөгчд цахилгаан хөрөөнүүд дээр байсан дугааруудыг нь шалгаж үзээд айл дэлгүүр дээр зарагдчихсэн цахилгаан хөрөөнүүд болохыг нь төвөггүй олж тогтоосон. Ингээд мөрдөгчд тэрхүү цахилгаан хөрөөнүүд зарагдчихсэн дэлгүүр дээр явж очин ажилтнуудтай нь ярилцаж үзсэн ба тэрхүү дэлгүүрийн менежер мөрдөгчдөд нэгэн хачиргалтай зүйлийг хэлж өгсөн нь 1-р сарын 27-нд оройн 8 цагийн үед нэгэн эмэгтэй дэлгүүр дээр нэрчгсэн өглөө нь худалдаж авсан хөрөөгөө буцааж өгөх гээд явж байгаатай менежер нь таарлцсан. Дэлгүүрийн менежер тэрхүү эмэгтэйгээс юу болсон талаар нь асуухад эмэгтэй хэлэхдээ энэ цахилгаан хөрөөнүүд чинь сайн ажиллахгүй байна. Надад илүү хүчтэй цахилгаан хөрөө хэрэгтэй байна. Энэ цахилгаан хөрөөнүүдийг буцааж өгөөд өөр илүү хүчтэй хөрөөнүүд худалдаж авмаар байна хэмээн дэлгүүрийн менежерт хэлсэн. Дэлгүүрийн менежер ч эмэгтэйг дагуулan явж эмэгтэйгийн өглөө нь худалдаж авсан цахилгаан хөрөөнүүдээс хамаагүй илүү хүчтэй цахилгаан хөрөөнүүдийг эмэгтэйд өгөөд явуулсан талаараа мөрдөгчдөд ярьж өгсөн. Ингээд мөрдөгчд хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд дэлгүүрийн менежерийн яриад байсан эмэгтэй бол Дона байсан гэдг нь хяналтын камерын бичлэгдэр маш тодорхой харагдчихсан. Цаашлаад Рамсейн хуршууд Рамсейг 1-р сарын 25-наас хойш огт хараагүй ба 1-р сарын 25-наас 30-ны хооронд Рамсей Дона хоёрын амьдардаг гэрээс цахилгаан хөрөөний дуу гараад байгааг хуршууд нь сонссон талаараа мөн мөрдөгчдөд ярьж өгсөн. За ингээд мөрдөгчд Доног хилцээр авчиран байцаалд авч эхэлсэн ба Доно мөрдөгчдийн ярьсан бүх зүйлсийг үгүйсгэсэн.
Хэдэн цаг байцаалд өгч бүх зүйлсийг үгүйсгэснийхээ дараа Дона өмгөөлөгчийгөө эртэл мөрдөгчөдтэй дахин юу ч ярихгүй хэмээн мэдүүлэг өгөхөөс бүрэн татгалзсан. Харин энэ үеэр нь мөрдөгчөд Доногийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрлийг гаргуулж авч чадсан байдаг. Мөрдөгчдийг Доногийн гэрт нэгжлэг хийж байх үеэр Доногийн гэрээс маш их хэмжээний цусны толбонууд илэрсэн ба Дона тэрхүү цусны толбонуудыг угааж арилгахаар оролдож исэн гэдэг нь мөн тодорхой харагдчихсэн. Ингээд мөрдөгчөд албан ёсоор Доног 32 настай өөрийн хүү Рамсей Скривогийн үхэлд буруутай хэмээн үзэж баривчлан хорьсон. За энэ үед Дона мөрдөгчдөд өгсөн мэдүүлгээ дахин өөрчилсөн байдаг. Тэрээр хэлэхдээ хэрэг гарах тэр үед Дона ажлаа тараад гэртээ иртэл гэрт нь хар өнгийн цанаар гулгахтаа өмсдөг ски маск өмссөн үл таних нэгэн эрэгтэй гэрт нь түүнийг хүлээгээд байж исэн. Тэрхүү эрэгтэйгийн артхан талд газарт ухаангүй хэвдэх Рамсейг Дона олж харсан. Гэтэл өнөөх хар масктай үл таних эрэгтэй Дона руу ирэн урт нь тулд зогсоод хэрвээ харсан зүйлээ цагдаад мэдэгдэх гэж оролдох юм бол өөрийг нь болон том хүүг нь ална хэмээн сүрдүүлсэн. Дараа нь хар масктай үл таних эрэгтэй Доног дэлгүүр орж цахилгаан хүрээ худалдаж авахыг тушаасан ба тэрхүү эрэгтэй өөрөө Рамсейн биеийг цахилгаан хүрөөгөөр мөчилсөн. Дараа нь Рамсейн биеийг 6 ууданд хуваан хийгээд Доног уулын зам дээр авчиж тэрхүү уудтай цогцыг хаяхыг тушаасан. Ингээд Дона тэрхүү залуугийн тушаасны дагуу Рамсейн цогцыг ууланд авчиж хайсны дараа тэрхүү эрэгтэй Доног хиндэж энэ тухай хэлэхгүй байхыг анхааруулж хэрвээ хэлэх юм бол өөрийг нь болон том хүүг нь ална хэмээн сүрдүүлчихэд яваад өгсөн. За энэ бол Доногийн мөрдөгчдөд өгсөн мэдүүлэг. Мэдээж ийм үлгэрийн зүйлд угаасаа хинч итгэхгүй гэдэг нь ойлгомжтой. Бүх нотлох баримтууд, гэрчүүдийн яриа, хяналтын камерууд дээр зөвхөн Доногийн л дүрсүүлсэн цаашлаад хуршууд нь хүртэл Доног өөр хин нэгэнтэй хамт явж байхыг огт харж исэн удаагүй. За эндээс мөрдөгчдөд нэгэн асуулт гарч ирсэн нь Доногийн хүүгээ хөнөөх болсон учир шалтгаан нь яг юу байсан бэ гэсэн асуулт байсан. Гэтэл Дона нөхөр Даниэлигаа нас барахаас ч өмнө Texas руу буцаж очин 10 жилийн ангийнхантайгаа уулзсан ба тэнд 10 жилдээ үерхжсэн анхны хайртайгаа дахин таарлцсан. Ингэж уулзснаасаа хойш Дона анхны хайртайгаа байнга холбоотой байж утсаар ярьж зурус бичлцэх болсон ба анхны хайр нь Донотой буцаж нийлмээр байгаагаа түнд хэлсэн. Гэтэл хамгийн хачирхалтай нь яг энэ үеэр Доногийн нөхөр Даниэл амь насаа алдсан. Хэдийгээр энэхүү хэрэг нь хүн амны гэмт хэрэг биш, Даниэл өвчнөөхөн улмаас зуурдаар нас барсан хэмээн онцлогдсон боловч Рамсей ээж нь аавыг нь хөнөөсөн талаар яриад өөрөө эннээсээ болж сэтгцэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон шүү дээ. Үүгээрч зогсохгүй Рамсей Дона хоёр хамт амьдарч байх явцад Дона хэд хэдэн удаа Рамсейд анхны хайрынхаа тухай дурдж гэртээ авчирмээр байгаа талаараа ярьж суудатай. Рамсей мэдээж үүнийг нь бол огт зөвшөөрөөгүй, сонсхийг ч хүсээгүй. Аавтайгаа маш дотн байсан Рамсей аавыгаа алдаад маш ихээр гашуудж явах үед нь ээж нь ийм юм ярьж байгаад нь Рамсей маш ихээр бухимдаж байгаагаа найзуудтай ярьж исэн. Тэгэхээр Дона анхны хайртайгаа хамт байхын тулд нөхөр хүү хоёроо хөнөөсөн байх боломжтой. Том хүүгийнхээ хувьд угаасаа тухайн үед өөр хотод амьдардаг, гэр бүлийнхэнтэйгээ жилд ганц 2 удаа л уулздаг байсан. Тэгэхээр Донаг анхны хайртайгаа нийлэхэд нь том хүн огт саад болохооргүй нөхцөл байдалд байсан. Гэхдээ эндээс дахиад өөр нэг асуулт гарч ирж байгаа нь хэрвээ Дона анхны хайртайгаа нийлээд хамтдаа амьдрахыг хүсэж исэн бол яагаад анхнаасаа Рамсейг зүгээр л өөрийнх нь амьдралаар амьдруулахгүй заавал шүүх рүү хүртэл өргөдөл гаргаж өөртөөгөө хүчээр хамт байлгах болсон бэ? Доногийн энэхүү үйлдэлийг нь бол сэтгцэн эмчнэр нэг төрлийн сэтгцэн эмгэг хэмээн тайлбарсан байт юм бэлээ. Дона ердөөсөө ч хүүдээ санаан зовж хажуудаа байлгахыг хүссэндээ биш, зүгээр л хүүхдээ өөрийнхөө үгээр байлгахыг хүссэн. Гэвч энэ нь 30 гарсан хүүд нь огт үйлчлэхгүй байсан тул хүчээр хажуудаа байлгахын тулд энэ бүх зүйлийг хийсэн хэмээн мэрэгжлийн эмчнэр тайлбарсан. За 2015 оны 5 дугаар сард буюу хэрэг гарснаас жил гарангийн дараа Доногийн шүүх хурал албан ёсоор эхэлсэн байдаг. Шүүх хурлын дараа шүүгчид 1 цагт хүрэхгүй хугацаанд хуралдсаны дараа шүүхээс 61 настай Дона Скривог 32 настай Рамсей Скривогийн үхэлд гин буруутай хэмээн үзэж 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг болон цогцтой зүү босоор харьцсан гэх гэмт хэргүүдээр
дав заалтах ирэхгүйгээр насаар нь хоригдох ялаар шийтгсэн байдаг. За өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн хэрэг энэ түрээ дуусж байна. Та бүхэн маань бас энэхүү хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоодоо сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Энэ хэргийн хамгийн хачиргалтай нь гэвэл Доно яг яагаад 32 настай өөрийн хүүгийн амь насыг ийм аимшигтай хэрцгийгээр хөнөөх болсон гэдэг учир шалтгаан нь яг 100% баттай тодорхой болоогүй. Бүх зүйлс ердөө л таамаглалтуудыг үлдсэн. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайкаа дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.